Та бүгдээрээ сайн байцгаана уу? Уншлах сонсох өдрийн мэндийг хүргэе. Stereotype байна. За энэ удаагийн бичлэг маань бол ямар нэгэн нэмэлт байхгүй харин Clinic Energy Mongolia гэд YouTube channel-тайгаа хамтарч хийж байгаа ийм бичлэг байгаа. За хамтрал нь ямар учиртай юм бэ гэхээр бид хоёр болохоор ерөнхийдөө шинэ харилцаа, шинэ хайр болон харилцаагаар ингээд хамтдаа part 1, part 2 болгоод collaboration буюу хамтрал хийя гэж ярилцсны үр дүн дээр ингээд бичлэг хийж байна. За тэгээд та бүхэн маань ихэнх нь Clinic Energy Mongolia-гийн эхний бичлэг буюу шинэ хайр дурлал гэсэн бичлэгнээс орж ирсэн байх. За хэрвээ шууд миний бичлэг рүү орж ирсэн бол та бүхэн Clinic Energy Mongolia-гийн шинэ хайр гэсэн бичлэгийг эхлээд үзээд тэгээд энэ нь болохоор part 2 нь буюу энэ шинэ үерхэл таны дараагийн шинэ үерхэл юу байх вэ гэсэн ийм сэдвтэй байгаа. Тэг үерхэл гэдэг нь ямар учиртай байна вэ гэхээр хин нэгэнд хайртай болдог, хин нэгийг сонирхдаг, шохоорхдог гэтэл тэр болгоно тэр хүнтэйгээ бас яг харилцаа үүсгэх үе байна, үүсэхгүй үе байна, урт хугацаанд явах үе байна, явахгүй үе байна. Тийм учраас Clinic Energy Mongolia шинэ хайр дурлал яг ямар хүнтэй учрахаар байна. Тэр хүнтэй учрахын тулд юу нь яг юу хийх хэрэгтэй вэ гэх мэтчлэн энергийн чек хийгээд энергийг шалгаад тэгээд шинэ хүнийг нь гаргаж ирсэн бол би болохоор энэ бичлэгэн дээрээ таны тэр Clinic Energy Mongolia дээр үтсэн хүнтэйгээ учирсан хүнтэйгээ харилцаа эхлэх үү гэдгийг бол үзэн тэгээд харилцаа юу нь ямар динамиктэй те ямар хуу харилцаа байх вэ гэдгийг нь үзээд тэгээд харилцаанд гарч болох асуудлууд юу байхаар байна гэдгийг нь үзээд ингээд миний бичлэг бол дуусж байгаа. За тэгээ хүмүүс сануулж хэлэхэд гэх юм бол одоо л та хэд эндээс харж сонгохгүй энэ бол Clinic Energy Mongolia дээр хэзээ сонгосон хүзрүүд байгаа. За эхнийх нь Shark, хоёр дахь нь Хүн, Swan, тэгээд Bait буюу сарсан баг баха гэсэн ийм сонголтуудтай байгаа. Clinic Energy Mongolia дээр та бүхэн маань аль хэзээ сонголтоо хийгээд ороод ирсэн байгаа. Тэгэхээр олон юм нуршлаггүйгээр уншлага руу шууд орцгоё. За нэгдүгээр группийнхан маань уншлагатай тавтай морил нэгдүгээр группийнхан аль Clinic Energy Mongolia дээр л энэ Shark-ыг сонгоод ингээд үзээд явж байгаа хүмүүс маань орж ирсэн байх. Аль хэзээ Clinic Energy Mongolia-гийнхаа бичлэгийг үзчихэд орж ирсэн байх гэж бодож байна. Үзээгүй бол та бүхэн эхний part 1-ийг Clinic Energy Mongolia гэсэн YouTube channel руу ороод тэгээд үзээд үргэлжлэлийг нь эндээс олж үзээрэй. Ерөнхийдөө бол энгийнээр ойлгох юм бол эхлээд бид нар нөгөө нэг YouTube-ийн бичлэг хийсний нэмэлтийг авахар болов гэдэг. Тэгэхээр ерөөсөө тэгж явахгүйгээр эхний хэсэг нь бол Clinic Energy Mongolia дээр, хоёр дахь одоо нэмэлтээр асууж байгаа асуултууд нь Stereotype дээр ингээл явж гинэ л гэсэн үг юм байгаа. Ерөнхийдөө бол part 1, part 2 гэж ялгсан нь бол тийм очиртай. За одоо шууд уншлагатаа оръё. За эхний асуулт нь болохоор та учирсан хүнтэйгээ ер нь харилцаа эхлүүлэх үү буюу одоо Clinic Energy дээр үзээд ийм хүн гарч ирнэ гэд үзсэн байгаа шүү дээ. Тэр хүнтэйгээ цаашаа харилцаа эхлэхээр байна уу гэдгийг харъя. За учирсан хүнтэйгээ ер нь харилцаа эхлэх үү гэж үзсэн чинь харилцаа бол яг эхэлж байна. Нэг хүнтэй уулзаад харилцаа эхлээд гэхдээ та өөрөө энэ харилцаан дээр маш ийм хашир
хамгаалттай, урдаа жоохон хантай харьцаад байна. Ер нь жоохон алсаас ажиглах маягийн. За намайг яг яах гээд байна? Ер нь юу гэж хэлэх гээд байна? Хэлж байгаа үг нь чин сэтгэлээсээ байна уу, байхгүй байна уу? Яагаад надтай ингэж ойртож дотносох болов? Миний яг юунд таалагдсан энэ хүнд ч гэдэм үү? Бүр нэлийн юм хаалттай бас хандж ийн. Яг харилцаанд орчлоо, харилцаа эхлүүлээд амар гоё хоёулаа хамт яваад байна гэхээсээ илүү харилцаанд орох гэж нэлийн удах төлөвтэй байна. Нөгөө хүн бол яг хөө хүлээцтэй хүн бас байна л да. Таныг нэх амар шавдуулаад хүй хай чи яав надаа одоо тодорхой хариулт хэлээдгээ гээд байхгүй хараад харзнаад байгаа ч гэсэн та болохоор за яг ямар алдаа гаргах нь уу? Яг ямар намайг одоо шархлуулах, гомдоох зүйл хийх гээд байна гэдэг талаас жаахан хандж байна. Ингээд нэг юм энд одоо бүр нэг залуу ингээд дурандаад байж байгаа. Уул нь таны ч гэсэн сэтгэл хөдлөөд та уул нь энэ харилцаанд ороод цаашаа явмаар байгаа ч гэсэн яг нэг ойртож дотносож өгөхгүй жоохон алсаас ажигласан байдалтай байх гээд байна. Тэгээ ер нь яагаад тэгж хандаад энэ харилцаа руу жоохон ингээд жигэд орж чадахгүй байгаа юм бэ гэхлээр өмнөх танд бас харилцаанаас авцсан сэтгэлийн шарах гэж байна л да. Яг ингээд гоё сайхан явж байсан нь лов бомбинг гэж байдаг штеп. Хүнд ингээд амар гоё хандаал, гоё сэтгэл гаруул зориулж ийснаа тэрийг ингээд татаад авчдаг хүмүүс байдаг да. Тим хүнтэй бас уулзч байсан харагдаж байна л да. Өмнө тийм хүнтэй уулзч ийсэн. Тэгснээ итгээд өөрийгөө нээсэн чинь таныг шархлуулсан, таныг гомдооцсон. Одоо ингээд хоорондоо муудалцаад нэг жижигхэн хэрүүл тэмцэл болоход танд буугаад өгцөн те би ингэж хэрэлдэж байж чадахгүй чи амар токсик байна ч гэдэм үү. Эсвэл болвол одоо чи дандаа ингээд надтай хэрүүл хийдэг ч гэдэм үү. Нэг иймэрхүү байдлаар ер нь хил амаа ололцохгүй хоорондоо ингэсээр байгаад харилцаанд ер нь бас ингээд орж чадахгүй таныг ингээд шархлуулаад исэн зүйл гэх юм бол өмнөх харилцааны тийм шарх аваад байгаа байхгүй. Тэнгүүд та одоо л энэ удаад им яарч сандарч харилцаанд орохыг юусоо бодохгүй байна. 7 хэмжиж нэг огтол гэдэг шиг бүр яг ингээд энэ бол угаасаа ингээд сонголтуудаа нэг хүн жинлээд алийн сонгохтой ингээд 7 сонголттой байгаа байхгүй юу. Тэгж харж яснаа за яг ингээд алийн сонгох уу нөгөө нэг хамтрагчаа сонгоно гэдэг чинь уут дүүрэн хортой могоноос нэг хоргон могоог суглах гэдэг шиг л танд тэгж санагдаад байна. Ийм одоо янз бүрийн хүмүүс байдаг. Ийм хорвоо ертөнцид би одоо нэг очиод бас нэг юм хэцүү харилцаатай ч юм уу эсвэл ингээ өөрийн чинь шархлуулах хүнтэй учирчих үедээ сайн бодож ижил сонгох юм шүү. Намайг яаж шархлуулж магадгүй, намайг яаж ч гомдоох юм бэлээ. Одоо би тэгэж надад юм гомдоод байх сэтгэл зүй алгаа. Одоо ингээд хүн чинь ингээ гомцоор байгаа сүүл рүүгээ ингээд бүр нэг сонин гүлээчдэг штеп. Тэг чин одоо тэгэхээр би бол тийм болохгүй. Өөрийгөө хамгаална гэсэн юм хамгаалах байр сууриас жоохон хандаад байна. Тэгэнгүүт таныг яг юм хамгаалах байр сууриас хандсан өөрийгөө ингээд жаахан хаалттай. Нөгөөнд өөрийгөө нэг сайн илэрхийлж өгөхгүй тий. Харилцаа гэдэг чинь хоёр хүн хоёр талаасаа тав алхаад дундаа уулзах хэрэгтэй байтал. Нөгөө хүн таныг жаахан тайван үлээгэл нэг 3 алхачаал таныг хүлээгээл голдоо үлээг. Та болохоор бараг хоошоо хоёр алхачих гал тий. Ингээл нэг жаахан дурандаал яаж хөдөлж ийн, яаж над руу алхаж ирж ийн, яаж надад хандж ийн, намайг одоо ингээ уйлахад ч юм уу тий. Уйлахад эсвэл бүр амар хэцүү юм тохиолдоход надад яг яаж хандж ийн, яаж намайг халамжилж ийн гэдгийг ингээл бүр нэлээд тунгаагаал, хараал, тэн дээрээ дүгнэлт хийгээл, шинжилгээгээл юу гэдэг бүр маш юм жоохон болгоомжтой хандсанаас болоод харилцаа руу бол нэг амар ороод байгаа юм алгаа. Гэхдээ яг ингээд таныг байж хахад чинь нэг гинтийн нэг үйл явдал болохоор таныг ингээд энэ хүнээс юусоо хүлээгээгүй те та ингээд expect хийгээгүй. Та болохоор ямар хүлээлттэй байгаа гэхээр юм муу хүлээлттэй байгаа байхгүй. За урмын чи уулахыг хүлээгээд сэтгэлийг чинь шахлуулж магадгүй гэсэн хүлээлттэй тийм. Тэгээ ингээд агай онцгүй юм төсөөлсөн хүлээсэн байжсэн чинь нөгөө хүний зүгээс танд ингээд нэг юм гинти юм тохиолдоход амар хөөрхөн хурж ирээд тусалдаг ч юм уу. Таны ингээ уурлаад харилцаа дуус ер нь боли би ер нь чамтай дахиж харцахгүй ч гэдэг юм уу. Та ингээ бас нэг юм жоохон дөвчгнөх үед өөр ямар үг сонгохоо мэдсэнгүй. Тэгэх үед энэ хүн болохоор шууд ингээ хурж одоо нэг таны санаанд орохгүйгээр нөхцөл байдлыг ер нь бас ингээ хандл буюу ингээ зохицуулж байгаа харагдаж байна. Нөхцөл байдлыг зохицуулж байгаа нь танд хандж байгаа юм уу? Та ингээ өөрийгөө жоохон isolate хийсэн байгаа байхгүй юу? Бусдаас ингээд жоохон өөрийгөө тусгаарлана гэдэг чинь өөрийгөө тусгаарлаад
хин одоо яах бол одоо би ингээ ганцаараа байвал бараг хамаагүй дээрч юм шиг тийм хин нэгэнтэй муудалцаал өөрийгөө ойлгуулах гэж хичээгээл чи намайг ойлгосонгүй чи намайг ингээд өгөөч тэгээд өгөөч гэл нэг сэтгэл гуйгаал тэгэх шаардлагагүй бараг ингээ гэртээ ганцаараа байж яхад илүү амар идэг гэсэн ийм үзэл бодолтой ер нь жоохон бас ганцаараа байх гэдэг хүмүүс байна. Тэгсэн чинь нөгөө хүн таны ингээд санаанд оромгүйгээр тэрнлөө чи ингээд нэвтэрч орж ирж байна. Гэхдээ нэг тийм амар хүчтэй биш. Хүчтэй ингээд таныг хүчлээд дургу байхад чинь бүр ингээд дайраад байгаа юм байхгүй маш юм зөөлөн маягаар тасгаад таныг ингээд үгүй би хүсэхгүй байна би бэлэн биш байна гэд одоо нөгөө сэтгэлээ нээхэд би бэлэн биш байгаад байна гэдэг юм бол энэ хүн ойлгоод за гэд. Гэхдээ нэг таныг тэгж амар тэрийг ингээд амар extreme илэрхийлээд байх шаардлагагүйгээр энэ хүн угаасаа таныг ойлгоод анханасаа нэг юм зөөлөн нэг юм зөөлөн хатууга гэдэг шиг нэг юм чулууг ус ингээл голын ус явсараа зөөлөлцөн байдаг шиг танил бол тэгж угаасаа хандаж орж ирж байна. Тэгээ нэг л өдөр таны угаасаа зүрхэнд ингээд маш гинтийн байдлаар хүрнэ. Тэр үед нь харин та окей энэ хүн чинь ийм юм биш дээ. За тэгвэл би бас өөрийгөө жаахан нээдаа гэсэн ийм сэтгэлээр хандаад жаахан харилцаа руу орж байгаа харагдаж байна. Тэгээ ингээ харж байхад бол та хоёр одоо нөгөө нэг танаас бас шалтгаалахаар байгаа байхгүй одоо үзэж байгаа үзэгчдээс маань юу нь бол нэлээд шалтгаалж байна. Бүр ингээл нөгөө сэжиг бүхий итгээд гэдэг шиг хандаад байх юм бол та ингэж хандаад өөрийгөө ингээд улам isolate хийгээд тэ бусдаас тусгаарлаад найз нөхөддөө өгөөч гарч уулзахгүй бүр ингээ бүгнэ гэж өгдөө штэ. Ингээд тэгснээ олсаас холоос гэрийнхаа ингээд цонхоор хүн дурандаад тэр яаж ийн энэ яаж ийн гэдэг хам бол хүнтэй харилцаа үүсгүй. Хүмүүс бол гарч ирж гин тань дээр бол нэг хүн гарч ирээд сэтгэлээ өгөхөд бэлэнтэй таныг бас ингээ халамжлах гад бас зөөлөн ойртоод эн чинь таны бас ингээд орон зайг хүндэлж гин гэсэн үг штэ. Тэгж хандж гин гэхдээ та хаалгаа нээх нь маш чухал. Нөгөө нэг Elsa Frozen гэдэг хүүхэлдэйн кинон дээр Анна нэг дуулаад идэг дуу байдаг штэ. Love is open the door with you. За стоочлаар миний хоолойг чивчээр сонсч байсан хүмүүсээс уучлахгүй. Гэхдээ нэг тийм дуу байгаад байдаг штэ. Хайр гэдэг хаалгаа онгойлгохоос эхэлнэ. Хаалгаа онгойлгох, сэтгэлээ нээх, хүнд өөрийгөө нээхээс эхэлдэг учраас хүн болгон өөр те хүн болгон таны одоо өмнө харилцаж исэн хүн шиг тийм сэтгэл зүйтэй биш. Тэр шиг танд ингэж заавал ханддаг байх албагүй. Хүн болгон өөрийн гэсэн хүмүүжлэлтэй, өөрийн гэсэн сүнсний замналтай, өөрийн гэсэн суугалтай учраас та хүн болгоныг адилхан ч юм уу адилхан байх үедээ ер нь л одоо ирчүүд ингэдэг, эмэгтэйчүүд угаасаа ингэж ханддаг хүнд ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар хандахгүй хүнийг таньж мэдэх гэж хичээгээд шинэ хүмүүстэй боломж олгож сэтгэлээ нээх нь маш чухал байна. Тэгжиж бас харилцаа руу орно. Гэхдээ энэ хүн бол таныг харилцаанд орохыг чинь хүлээгээд нэлээд юм төвчээртэй хүлээцтэйгээр хүлээгээд багаар нэг алхмаар 3 муруу 4 муруу алхаж таныг бол айлахгүй нэг алхмаар алхаад бас нэг хэрэгтэй үед чинь туслаад ингэж хандаж болж чадхаар байна гэж гарч ирж байна. За одоо хэдүүлээ 2 дахь асуулт болох харилцаа юу нь ямар динамиктэй явагдахаар байна вэ гэж үзье. Яг одоо харилцаанд орчууд шүү дээ та ч одоо хаалгаа нээгээд тэглээ гэхэд ер нь харилцаа ямар динамиктэй явахаар байна. Түрүүлж байгаа асуулт асууж амжаагүй байхад өсрээд явчлаа. Манайха одоо ер нь ингээд одоогийн энерги дээр суурилсан ирээдүйн prediction таамаглал хийсэн ийм бичлэг хийж байхад өөрөөс шалтгааллах юм маш их байдаг. Тийм учраас та өөрөө юу хүсэж ийн яг аль замаар явмаар юм те байж болох боломжтой ирээдүг хараад тэрэн дээрээ суурилсан одоогийн шийдвэр гаргалтаа хийхэд бол болноо л гэж хэлээд байгаа.
нэгдүгээр группийнхан маань ер нь жоохон ганцаараа байгаа энэ хүн чинь ингээ нэг ганцаараа байгаа сурдсан шүү дээ тийм нөгөө ингээл үерхлээс үргэлж рүү дамжаад ганцаараа байж чадхаа болсон хүмүүс гэж байдаг. Хараа ганцаараа байсаар хагаад үерхэлд орохоор ядаргаатай төвхтэй санагдаад идэг хүмүүс бол бас байдаг. Ер нь нэгдүгээр группийнхан маань жаахан ганцаараа баймаар байгаа энерги их харагдаад байна. Тэр нь гэхдээ нэг амар ингээл бүр амар зожиг болчихвол тэ би өөртөө ганцаараа л байна хүмүүнтэй байх арга алга гэдэг байгаа юм биш ч гэсэн та болохоро шархлуулчих үедээ намайг хуурчих үедээ надаа ингээд хэлсэн үг нь яг үндэ тэрийгэ чин сэтгэлээсээ хэлээгүй байх үедээ намайг шархлуулчих үедээ миний ардуур ингээ муухай юм хийчих үедээ гэдэг юм янз бүрийн айдас байгаад байна. Хүнтэй байна гэдэг нь нэг тийм гоё зүйл шиг нэг санагдахаа болчихдээ штэ хүнтэй байх нэг цаанаасаа хэцүү ч юм шиг. Хүнтэй байна гэдэг өөрөө ингээд шархлана гэсэн үг юм шиг ингээд санагддаг болсон. Хүнтэй байхаар улам их жаахан ганцаардсан мэдрэмж авах гэдэг төрлийн хүмүүс байна. Ганцаараа байхдаа хүн ганцаардсан мэдрэмж аавна гэдэг бол нэг өөр мэдрэмж. Харин хоёулаа байж байгаа ганцаардна гэдэг бол угаасаа ганцаараа байгаа ганцаардсан хамаагүй хүнд мэдрэмж байгаад идэг. Тэнгүүд нэгдүгээр группийнхан маань ер нь нэг юм жоохон ганцаараа байхаас айдаггүй, хоёулаа байж агаад ганцаардахаас хамгийн их айдаг хүмүүс байгаад байна. Тийм учраас үгүй ганцаараа л илүү жаргалтай юм шүү. Би ер нь ганцаараа байхдаа арай илүү тайван байдаг. Хин нэг нь намайг хуурчих үедээ гэж би айх шаардлагагүй. Хин нэг нь намайг шархлуулах үедээ гэж би айх шаардлагагүй. Хин нэгнээс сэтгэл гуйгаад байгаа юм шиг мэдрэмж авах шаардлагагүй. Тэр мэдрэмжийг маш юм ядмаг мэдрэмж гэж боддог. Ядуухан мэдрэмж. Нэг гуйлах ч юм болсон юм шиг те хүнээс сэтгэл гуйгаад байгаа юм шиг амар хэцүү байдаг гэсэн нэг ийм үзэл байгаад юусоо сэтгэлээ нээхгүй байгаад байна. Тийм учраас нөгөө хүн танд нөгөө хүний зүгээс танд ингээ өгөөд байгаа байхгүй юу? Уг нь гэтээ нэг тийм амар ингээл юугүй амар том өгөөл та ингээл итгэхгүй байхад хүүш хааш чи яа надад итгэхгүй байгаа одоо хоёул ингэн тэгнэ гэд байхгүй ч гэсэн энэ хүн өөрийнхөө зүгээс ингээ баг багаар сэтгэл гаргаад баг багаар ингээ явж хахад та тэрийг нь сэжиглээд одоо ингээл нөгөө аяг цай өнгөт энэ одоо цайндаа юу ичв цай арай тэр нь хаашаа гэхдээ одоо ингээл яг яах гээд надтай ингэж сайхан харцаад байгаа. Ер нь яг юу ард нь ингэ байгаад байгаа ч гэдэм үү. Бүр нэг ийм юм бодоод жоохон та өөрөө харилцаанд юусоо яаж чадахгүй байгаа юм. Өөрийгөө нээж илэрхийлж чадахгүй байгаа юм. Тэрнээсээ болоод харилцаанд жоохон хөнгөн хандаад нэх өөрийгөө нээхгүй за ахтай нэг ингэсгээ харьцчихъя гэсэн байдлаар арай өөрт амар яана энэ одоо цонхоо хаад юм уу ямар амар чимэт юм. Бүр ярьжсэн юм марттал чимээ гараад ах юм. За стуучлаарай энэ чимээний үед. Тэгэнгүү та хаширлаад өөрийгөө ингээ хамгаалаад байхаар нөгөө хүн танилуу бас орж ирж чадахгүй шантарч гад юм. Харилцааны динамик гэж үзэхэд хоёр хосууд ингээл нийлээл гоё байгаал тий нэг нэгнтэйгээ тэрвэрлдээл яадаг ч юмтэй ингээд хүмүүс чинь гоё байдаг та хамт байхаараа за ядаж л хэрүүл уруул хийгээд идэв чинь бүр тийм юм харагдахгүй. Яа тэгэхээр таны оролцоо бас нэлийн бага байгаад энэ харилцаанд нөгөө хүн болохоор ингээл жоохон сэтгэл гаргаал те нэг жип гэл ингээл урагшлахгаал амхандаа ингээл идэг уйлцэг хитэн та нэг гарч уйлцдаггүй ч юм уу. Би одоо нэг харин нэг ийм ажилтай байгаад энэ жоохон маргааш олын нөгөөдөр болъё гэсэн хэрнээ маргааш нөгөөдөр нь өөрөө нэг хил чимээгүй алга болчихдог ч юм уу. Тэгснэ өөрийнхөө ганцаараа өөрийнхөө юм хийгээ явцсан. Өөртөө болцоо явцсан, гараа кино үзээ явцсан. Эсвэл найзуудтайгаа уулзаа явцдаг ч юм уу. Бүр ингэж явснасаа болоод парти хийгээд ингэ явчихж байгаа байхгүй. Тэгснээсээ болоод хүмүүс орж ирэхээр тэрийг ерөөсөө оруулахгүй хандлага бол байсаар агаад харилцааны динамик бол нэг юм тайлбарлах юм бол нэг юм дээр доор гэх юм уу. Нөгөө хүн ингээл хичээдэг та ингээд огт өгдөггүй ингээд нэг номын хуудсан дээр байж чадахгүй нэг нэгэндээ өгөө аваа амар муутай оролт гаралт муутай нэг хүн ингээд жаахан өгөх гээд идэг нөгөө хүн хүлээж авахгүй ч гэдэм үү иймэрхүү байдлаас болоод ерөнхийдөө бол жаахан тийм хэцүүхэн харагдаад байна. Тэр энэ хартаа Ace of Cups доошоо нэг юм сэтгэлээ хаасан одоо ингээд хайр дурлал гэж яхаар амар тайван байё. Би ер нь жоохон тайван баймаар байна. Ойрын үед надад бол хайр маяг гэдэг сонирхол алгач гэдэг юм ийм ярьсан хүмүүс маань бол нэгдүгээр группт бас ороод ирчихжээ. Тэрнээсээ болоод хүн гарч ирчээд ах чинь
харилцаа үүсэхгүй юм байгаад байна. Хэрвээ та энэ хүндээ уг нь сэтгэлээ нээгээд цаашаа явбал харилцаа нэлээд хөөрхөн ингээд цэцэглээд явдсан штеп. Цэцэглээ бүр ингээд цаашдаа явах нь бол потенциал байгаа ахгүй энэ хүн дээр. Гэтэл та бас тэрийг сонгож өгөхгүй жоохон хүмүүсийг өөрөөсөө түлхэх гээд байгаа хандлага бол бэн шүү. За одоо 3 дахь асуулт буюу харилцаанд гарч болох асуудлууд юу байна вэ гэд үзье. Одоо саяхны хүртэл гинэ. Саяхны хүртэл би ч одоо бараг л асуудал үзээд байх шиг байна штеп. Манайхан шинэ харилцаа хүсэж байгаа бол тэг шинэ хайр дурлалыг хүсэж байгаа бол хайр бол хаалга онгойлгохоос эхэлнэ. Ерөөсөө өөрийгөө хаачаад сэтгэлээ хаачаад хүнд ч сэтгэл гаргахгүй байвал нөгөө хүн бас ингээд бүр амар юм маскулин альфа хүн биш бол ингээл амар жиж орно гэж байхгүй. Тим хүн жиж орж ирсэн ч гэсэн бид нар өөрсдөө нь цухтаа хандлага гаргаж идэг. Энэ хоёр үзрээс салахгүй байгаа шүү дээ. Чи буцаага ич. Гарч ирэх хэвээр гарч ирнэ гэж гараад ирлээ. Ави уучлаарай page of wands. Тэр би яг нэгдүгээр групп болохыг жаахан загнамаар л санагдчихээн. Яагаад ингэж гэхдээ загнаад ахын цаашаа юмтэй. Ер нь бол хүнийг шүүмжлэх амархан ойлгох угаасаа хамгийн хэцүү байдаг. Яг юунаас болоод та бүхэн маань ингээд амар хаширлаад хүн дээр бас ингээд идэг болвоо. Яг угаасаа нэгдүгээр бүлгийнх нь буюу шарк бүлгийг сонгосон хүмүүс маань яг нэг юм ярих гэжсэн чинь хүзэг гарч ирээд ам тагалчлаа бэлээ. Нэг үсэн яри. За нэгдүгээр группийнх маань ингэсэн байна л да. Харилцаанд ер нь бол гарч болох асуудлууд юу байна гэсэн чинь та бүхэн болохоро энэ хүнийг би одоо бүр ингэж бодохгүй юу? Бүр үнэхээр type map нь биш байгаа нэг сонирхгүй болохоор хүн чинь ингээл шилдэг гаргаал цухтаал айгаал өөрийгөө ингээл хаагаал гэдэг штеп. Тэгээд энэ үг гэсэн чи үгүй байна. Хоёр талаас хоёулаа л бол нэг нэгэндээ татагдаад байгаа хэрнээ үзэж байгаа үзэгчд маань жоохон айцтай байгаад байна. Сэтгэлээ ингээд хаагаад байгаа байхгүй юу? Одоо түрнээс хойш хаагаад байна гэл ярьсан л та. Яг яа хаагаад байгаа вэ гэхлээр амар хачаа үүрэх гээд байгаа юм шиг санагдаад байна. Бас жаахан нэг юм avoidant issuesтэй хүнээс ингээд цухтах гад байдаг тий. Уул нь lover girls, lover boys байгаа хгүй. Ингээ хүнийг хайрлаж чаддаг хайр дүүрэн. Яг ингээд та хайрлахаа хүрэх юм бол хүнийг хайрлахаа хүрэхийг бол та ингээд яг бүтэн зүрх сэтгэлээр хайрлана. Хагас дутуу хайрлахгүй. Хүмүүс чинь ингээл хагас хайрлаа л тэгснэ ингээ өөрөө хайрлуулмаар байна нэг тэрэг гэлэгдэж штэ. Тэгэхгүй та бол ингээл бүтэн хайрладаг. Яг сэтгэлээ зариулаад бүр өөр дээр ачаа өрүүлээд өөрийгөө хоёрт тавьж агаад нөгөөний хайрлах гэдэг. Тэгээд ихлэнгүүт тэгхээсээ айгаад байна. Амар хичээл зүтгэл гаргаал ингээл хайрладаг. Яг үнийг хэлэхэд танд ингээл шудраг бус хандаал та тэр хүнээсээ хамааралтай болвол тийм. Тэгээд байх үедээ гэдгээс угаасаа айгаад байгаа учраас за маш эрсдэлгүй. Яг л тодорхой юм дээр хөдлөе одоо. Тэгэхгүй болвол би чинь дурлаад хайрлахаараа ямар үлээ, би харилцаанд орохороо ямар үлээ, яаж хичээл зүтгэл гаргадаг үлээ, яаж өөр дөрөө бүхнийг үүрдэг үлээ. Тэрийг та угаасаа одоо мэддэг болсон. Тийм учраас тэрнээсээ айгаад энэ хүн таалагдангууд за таалагдах тусмаа нүг ятгах тусам нягтал гэдэг шиг таалагдах тусмаа өөртөө ингээ ярьж гин. За энэ хүн мөн үү? За одоо шалгая те. Ямар одоо улаан туг байна? Энэ хүнд одоо энэ хүний улаан тарцгууд яг юу байна? Ямар муу муухай зан чанартай юм байна? Хайртай болохоосоо бүр амар өөрийгөө ингээ зориулаад хайртай болчихоосоо өмнө энэ хүнийг таньж мэдээд тэгээ өөрийгөө нээ. Тэгэхгүй болвол би ингээ харилцаанд ороод өөрийгөө амар зориулаад өөрийгөө алдаад хамаг ингээл нөгөө харилцааг үүрээл те нөгөө болцоонд явъя. Хойлоо гадуур гоё ингээ тгий, би чамааг ингээд үгүй, гоё хоол моол хийж үгүй.
даарж гин үү, хурж гин үү гэл ингээл нэг хүнний нуруунд дээр хамаг ачаан очоод нөгөө хүн ингээл аваад идэг тийм харилцаа болчих үйдэг гэдгээс айгаад байгаа учраас харилцаа руу орохоос айгаад тэгээд харилцаанд гарч иж байгаа асуудал гэсэн чинь та нэг юм масктай, та өөрийнхөө энэ lover girl, lover boy те им хайр дуран хүнээ гаргаж ирэхгүй өөрийгөө нуугаад нөгөө хүнийг ингээд тагнуулт татж байгаа юм шиг сошиал медиагийн интернет орчинд харж мараал те стокердол хаана юу хийж ин юу ямар хүн байна, ямар хүн хүмүүстэй нийлдэг юм байна, би юу нэтгэж болох юм уу энэнд минэнд гэсэн шүү юм харцсан яваад байгаа учраас харилцаа хоёр хүний харилцаа болж чадахгүй бүх юм жаахан таны толгой дотор ингээд сэжгэлсээр байгаад дуусчаад байна. Хичээл зүтгэл гарч яг бодит амьдрал дээр үйл хөдлөл хийгээд нэг нэгнтэйгээ хамт байгаад чадахгүй нөгөө хүн чинь бол ингээл нөгөө хүн бол одоо тань дээр ингэж ирэх гээд байгаа, тантай ингээ харилцаа үүсгэх боломжтойгоо потенциалтайгаа хүн бол нэлийн юм secure хүн, тайван, тийм сэтгэлийн шарах марах нь бас ч гэж гайгүй те байгаа ч гэсэн тэрийг ингээд тэр нэг тийм амар их биш ер нь ингээ хүлээцтэй таны одоо сэтгэл зүйн асуудлыг ойлгож өгч чадхаар юм байгаа байхгүй. Гэтэл та заастаа яах гэдэг намайг яах гэдэг хаанаас орж ирж намайг одоо цохиж авах гэж юм ч гэдэг юм уу. Ингэсээр байгаад харилцаанд асуудал үүсгээд байгаа хүн таны талаас гарч ирээд байна. Гэтэл нөгөө тал бол та бүр ингээд амар итгэхгүй, гэртээ бүгсэн, өөрийгөө хаасан нэг юм байдалтай байгаа байхгүй. Гэтэл нөгөө талаас бол уулын чаваас хүлээцтэй хандаад таны ингээ өөрийгөө нээхий чинь бас хүлээгээд байгаа боловч та бол энд сэжгэлсээр л байна. Үүнээс болоод харилцаа хоёр хүний харилцаа болж чадахгүй ингэж явсаар байгаад дуусгаад байгаа бол асуудал бол нэлээх байна шүү гэдгийг бол сануулъя. За энэ хүрээд бол уншлагаа дуусгая. YouTube-ийн бичлэг маань бол энэ хүрээд дуусж байна. Тэгээд бид хоёрын Clinic Energy бид хоёрын хийсэн бичлэг таалагдсан болвол таарсан болвол комент бичээд сэтгэлдээ үлдээгээд юу таарсан бэ, юу таалагдаагүй вэ тэрийг бичээд үлдээгээрэй. Тэгээд бүгдээрээ лайк, subscribe дарахаа мартаоцай. Дараагийн бичлэг хүртлээ түр баяртай. За 2 дугаар группийнхан маань уншлагатай тавтаа морил. За 2 дугаар группийнхан маань Clinic Energy Mongolia дээр Swan гэдэг энэ хүзрийг сонгоод уншаад эхний бичлэгээ үзчихэд тэгээ одоо энэ 2 дахь бичлэгт орж ирж байгаа. Эхний бичлэгийг үзээгүй болвол та бүхэн Clinic Energy Mongolia руу ороод шинэ хайр дурлал гэсэн сэдвтэ сүүлийнх нь уншлагын сонсоод үзээрэй. За тэрэн дээр болохоро одоо энергийн чек хийгээд тэгээд таны шинэ хайр дурлал дээр орж ирэх хүнийг үзээд мөн энэ хүнтэйгээ уулзахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг нь бол үзэж байгаа. Харин тэрний үргэлжлэл буюу 2 дугаар хэсгийг нь би учирсан хүнтэйгээ харилцаа эхлэх үү? Харилцаа юу ямар динамиктэй явах вэ? Тэгээд харилцаанд гарч болох асуудлууд гэж үзэх болно. За шууд уншлагатаа орцгоё. За эхний асуулт нь болохоор таны тэр одоо Clinic Energy дээр үзээд те учирнаа шинэ ийм хүнтэй учирч болохоор байна, потенциал байна гэсэн хүнтэйгээ учирсан хүнтэйгээ харилцаа юу нэхлэхээр байна уу гэдгийг нь харъя. Үзрээ бол би харилцсан байгаа даа. Сая нэгдүгээр группийг хийгээд дууссан. Тэгээ нэгдүгээр групп дээр бол нэгдүгээр группийнхан маань бас нэг шинэ харилцаа эхлэх хүсэлгүй байгаад байсан. Гэтэл ингээ харахад бас манай 2 дугаар групп бас тэгээд байна. Шинэ харилцааг хийгээд өгөөч. Шинэ хайр дурлал яасыг X ярьдсан бэ гэдээ байгаа боловч хүмүүсээ энэ бол би биш та нар начир дээр жоох ингээд өнгөрснөө тавьж явуулахгүй өмнөх гомдол шархаа тавьж явуулахгүй байснаас болоо шинэ харилцаар орж чадахгүй байгаа асуудал бол байгаа шүү. Би бол нийтийн энерги дээр суурилж уншлах хийж байгаа хүн шүү дээ.
За нэг 2 дугаар группийнхан байна. Clinic Energy дээр үзүүлээд учирнаа, уулзаж болохоор байна, потенциалтай байна гэсэн үнтэй ер нь бол учирсан үнтэйгээ харилцаа эхлэх үү гэсэн чинь эхэлж өгдгүү дээ. Энэ хүний тоодгүй дээ жаахан. Өөрийгөө ингээд хамгаалаад танд өөрт чинь нэг бодцсон юм байгаад байгаа. Нэг хүнтэй харцсан ирээдүйн андагнаж явж байгаа сэтгэл нэг удаан хугацаанд нэг ингээ хоолд хийцэн ингээ тэрсэн байгаа хгүй. Энд одоо нэг юм энэ одоо байгаль их юм уу юу нэг юм ингээ тэрврээд ингээд хамгаалцсан энэ хамгаалаад байгаа хгүй юу. За нэг сэтгэлээ хамгаалаад энэ хоёрт гэх юм бол танд өөрт чинь нэг өөр хүнд өгнө гэж бодсон сэтгэл байгаад байна л да. Өөр хүнд ч юм уу өөр зүйлд гаргана гэж бодсон нэг хүнийг хүлээж идэх ч юм уу. Clinic Energy дээр бас яг тэгж үзсэн байх. Танд өөрт чинь нэг юм харцсан ирээдүй, бодсон зүйл, бодсон хүн, бодсон өөрийн гэсэн нэг юм бодол энэ төр байгаад байгаа учраас шинэ хүмүүсийг бол өөрлөгөө бас оруулж ирэхгүй байна. Энтэй холбоотой шинэ хүн дээр харилцаа эхлээд гой сайхан байна гэдэг итгэл алга. Яагаад бас шинэ хүнийг оруулахгүй байгаа юм бэ гэхээр та бас нэг ингээд хүнд өөрийгөө нээхийн тулд эхлээд нэг найзууд болдог хүмүүс байдаг шүү дээ. Найз болоод таньж мэдээд энэ аюулгүй хүн байна гэдэг мэдрэмж авсныхаа дараа өөрийгөө бүрэн илэрхийлэх гээд байдаг. Тэгэхгүй болвол өөрийгөө ингээд өөрийнхөө дэлхийг өөрийнхөө тэр дотоод ертөнцийг гэх юм уу амар ингээд хамгаалдаг хүмүүс байна. Эмзэг хүмүүс байна л да бас. Хүмүүс нэг таны тийм гэж мэдэхгүй байж магадгүй. Та бол бас сэтгэл чинь айгүй эмзэг хурдан юмд ингээ гомдоод та өөрөө болохоор ингээд айгүй сэтгэлээсээ юм байгаа байхгүй юу? Сэтгэлээсээ юмыг гаргацдаг, сэтгэлээсээ хилчдэг, сэтгэлээсээ инээдэг, уйлдаг. Тэгэнгүүт хүн болгонд тэрийг хүртэх хэрэггүй гэдгийг та ойлгоцсон байгаа байхгүй юу? Энүүгээрээ байгаад л ах юм бол би бол шархлаад л байх юм байна. Намайг хүмүүс энэ байдлыг минь ашиглаад ч юм уу далимдуулаад нэг ашиглаад ах нь юу ах вэ? Далимдуулаад намайг ингээ гомдоох юм байна, шархлуулдаг юм байна. Би тэр болгон хүмүүст өөрийгөө ингээд нээгээд ээж бас болохгүй юм байна. Сэтгэлээ нээсэн нь жахан шархлаад үлдчихдэг юм байна ч гэдэг юм уу. Нэг ийм бодол автсан. Тэгээ та нэг хүнтэй ингээ ирээдүй хараад гой сайхан байна гэ итгээ байж исэн чинь бас болоогүй. Яг ингээ таны бодсон шиг таны толгойдоо ингээ зурсан шиг болоогүй учраас танд ингээ бас жахан урам хугарсан мэдрэмж итгэлгүй болчихдээ шүү дээ ирээдүйдээ нэг юм барьцгүй юм шиг мэдрэмж төрөөд байгаа байхгүй танд. Тийм болохоор өөрийгөө хамгаалаад ингээд энд ч нэг юм ингээд тэрвэд хамгаалаад энд ч нэг юм тэрвэж хамгаалаад энэ нь өөрийнхөө аюулгүй байдал. Өөрийнхөө зүрх сэтгэлийг амар хамгаалж чинь тэгээ бас бодцсон байгаа нэг төсөөлөөд тэ ингээд нэг юм жаахан мөрөөдсөн байгаа ч юм уу. За ийм л юм би хүсэж байна. World Card бол ерөнхийдөө бол яг хөө зарим юмны төгсгөл комплект болох хоолын зай, харилцаа гэдэг янз бүрийн юмыг илэрхийлдэг ч гэсэн World гэдэг карт өөрөө ерөнхийдөө Tarot-д бол хүсэл биелэх гэсэн утгатай wish fulfillment буюу ингээд хүсэл амар их хүсэж явдаг зүйлээ та хамгаалаад байгаа хгүй. Энд нэг луу ингээд нэг юм дэлхийг хамгаалаад тэр дотор ингээд баахан зүрхнүүд байгаа. Энэ хүзрийг хараад надад юу бодогдож байна вэ? Ямар мессеж орж ирж байна вэ гэхлээр та ингээд нэг юм бодцсон байгаа сэтгэлээ, ирээдүйнгээ нэг ингээд нэг юм ургацсан тэндээс нэг ингээд бахан цэцэг жимс ургацсан. Та ингээд нэлийн бас удаан барьцсан байгаа юмаа хамгаалахыг хүсэж байна. Тийм болохоор шинэ хүнд юусоо юу өгдөг вэ? Нөгөө нэг амар гоё орж ирээд байгаа хүндээ боломж өгөөл өөрийгөө нээгээд байгаа юм. Юус алга. Ядчихад одоо нэлийн ганц бие те удаанч жаахан ганц бие явсан хүмүүс маань харагдаж байна. Нэг дор хаяж 9 сар ч юм уу 1 жил хэрэгтэй ганцаараа байцсан, ганцаар амьдралдаа бүр дасчихсан. Одоо тийм нүг ганцаараа гэдэг чинь situationship ганцаараа X-тэйгээ харилцаатай ганцаараа гэдэг янз бүр гэдэг штэ. Та бол яг single байсан байхгүй яг ганцаараа байсан байгаа байхгүй юу? Нэг олон ийм категорид хуваагдахааргүй яг ганцаараа байгаад өөр дээрээ ажиллаад өөрийнхөө дотоод ертөнц рүү өнгийгөөд өөрийнхөө хөгжил дээр бие хүний хөгжил, сүнсний хөгжил дээр анхаарад
өөртөө маш гоё цагийг өнгөрөөж чаддаг, өөртөө байхдаа юм тухтай байдаг болсон. Ганцаараа байхаараа тухгүйрхэл нэг хүнтэй уулзахгүй л болвол нэг хүн дээр очиж ингэхгүй л болвол болохгүй те нэг хүн чинь нэг юм амар хэцүү дарамттай мэдрэмжтэй болчихдээ шүү дээ. Тийм биш. Бүр ингээ ганцаараа байгаа сурцсан гоё ядаг болсон, бүр барагч ганцаараа байсан амарч юм шиг санагдаад нэг ийм юм дээр очсон. Гэхдээ та яг сэтгэлийнхээ гүндээ бүр яг ингээд гүнзгий тэр дотроо ингээ та ухах юм бол хин нэгнтэй байхыг бол хүсээд байгаа. Хин нэгнтэй байхыг хүсээд хин нэгнтэй харилцаатай ингээ гүнзгийрээд явахыг хүсэж байгаа ч гэсэн та тхийг ингээ хүсээд байгаа хэрний өөрийгөө хамгаалаад байгаа учраас гэхдээ яг ингээ ганцаараа байгаа амьдрал ч юм бол танд бас not bad те нэг муу биш. Хинч таныг шахлуулахгүй байна, хинч гомдоохгүй байна, хинч таны уурыг хүрхгүй, стрессэж хөдлөхгүй байна. Та өөрийнхөө ертөнцид өөрийнхөө гэртээ маш гоё ингээд тайван амгалан байж чадчихээн. Ер нь бас нэг юм драманаас жаахан залхсан хүмүүс бас орж ирээ сонсож байгаа байх. Элтв драма хэрүүл уруул бүр хүнтэй нэгтэй одоо бүхс бүрний ирүүл юу эдийн чи намайг инлээ тэглээ. Үгүй эсвэл ядчил чи намайг болцоонд аваад явцсангүйгээл нэг хосууд чи хэрэлдэх юм их байдаг штеп. Тим юм умнаас бүр ингээд бүр залхсан. Одоо тим юм бол үнэхээр үгүй. Тим юмд бол би байж чадахгүй. Одоо ингээд байвал айн гоё 50 баймаар би ганцаар ийм гоё байхад яа заавал нэг юмтай ингээд нийлээд өөрийгөө зовоогоод шаналаа байж ах хэвээр юм. Тэгжээхаар би энэ одоо мөрөөдсөн толгой доторх юм төсөөллөө ингээд бодоод гоё тэр дотроо байж ах юм бол илүү 50 байна ч гэдэг юм уу. Иймэрхүү юм бодоод байна. За тэгэнгүүт харилцаанд бол орж өгөхгүй байна. Та тэр нэг одоо орж ирэх гээд байгаа хүнтэй бол ингээ холбогдоод байгаа байхгүй харилцаад холбогдоод яг танд бас нэг таалагдахгүй ш таалагдаад тэ сэтгэл хангалуун за нэг ийм хүн байгаад байна гэд нэг хүмүүстэй бол харилцаад байна. Ер нь юм чатаар жоохон харилцах маягийн чат сошиал медиагаар харилцаад чатлаад юм ярилцаад өөрийгөө илэрхийлээд гэхдээ нээж өгөхгүй өөрийгөө хаалттай нөгөө нэг уулзаж муулзаад хамт баймаар сэтгэгдэл байхгүй өөрөө ганцаараа яваад өгдөг. Өөрөө ганцаараа очиод хоол ундаа идсэн байдаг, кофе шоп ороо суудсан байдаг. Тасгал масгалдаа яваад буцаж хурж ирж мэрээд юу завгүй нөгөө үнтэй уулзаж муулзах. Үсрээл нэг чаталдаг те тэр нэг их юм болчоод байна шүү манайхаа. 2 дугаар группийнхэн. Яаж тэгэхээр хүнтэй харилцаанд орох уу? За тэгэнгүүтээ яг харилцаа бол нэг юм жижиг төвшөнд барьж байна. Энд яг ганц хүнч биш. Олон хүмүүс ингээл чат мат бичээл 1 2 бичээл тэнгууд нь та хариулаад тий өөд за би стил хүсэмжит хүмүүс ингээл над руу бичиж ин дөө хөрхөн гээд ингэдэг ч юм. Ингээл нэг тэд нартаа ингээд нэг юм нэг жап жижиг ярианууд яриа small talks гэж ярьдаг штеп. Өнөөдөр гадаагаар цаг агаар юм байлаа ажил төрөл нэг инглээ өөстө тэгж наахахаа гээд нэг юм joke mock хийгээд өнгөрчдөг reel мэл явуулдаг. Тим хүмүүс байгаа хэрнээ яг өөрийнхөө жинхэнэ дотоод хүний юу гэстэй ямар хүсэл мөрөөдөлтэй юм ямар харилцаанд баймаар байдیں۔ ч гэдэг юм уу. Тэрийг ерөөсөө ярьж илэрхийлж хүнтэй тэрийг гаргахгүй байна. За би бол ингээд үзэхэд бол та шинэ хүнтэй харилцаанд огт орж өгөхгүй байгаад байна. Тэр нь бол та өөрийнхөө энэ нэг юм imagination буюу төсөөлсөн ирээдүйд төсөөлсөн нэг хүнтэй харцсан юм ч гэдэг юм уу. Эсвэл бол одоо зүгээр өөрийгөө ингээ хамгаалах гэж бодолч гэдэг юм уу. Тим юм хүлээгээд хүмүүстэй харилцаанд бол орохгүй байна гэж гарч ирж байна. За тэгэхээр одоо хоёр дахь асуулт нь алигтай юм гарч ирдэг байгаа да. Харилцаа ер нь ямар динамиктэй явагдахаар байна вэ гэж үзэх байсан. За ямар ч байсан хэдүүлээ. Уул нь хоёрдугаар бүлгийнхэн маань бол үнэхээр юм халуун дулаан дотн байж чадхаар гоё хүнтэй уг нь харилцаа эхлүүлэхээр эхлэхгүй шүү дээ тий. Танилцаад шинэ хайр дурлал үүсгэх потенциал бол байсан. Тэгэхээр тэр хүнтэйгээ ер нь харилцаанд байвал ямар динамиктай явагдахаар байна вэ гэдгийг үзье.
Гэхдээ одоо гарч ирж байгаа юм л унши одоо яахтай вүлээ. Гэтэ манайхаа ингэж хэлэхээр за энэ хүнтэйгээ нэг харилцаанд орохгүй минь шиг би одоо энэ бичлэгийг дуусгаа гараа авчиж гэж бити бодороо. Яагаад тэгэхээр одоо юу ярих гээд байна вэ гэхээр за угаасаа энэ нэг шинэ хүнтэй бол харилцаанд орохгүй байна. Яагаад орохгүй байгаа гэдг нь таны паст дээр яригдж байна. Өнгөрсөн дөх та нэг хүнтэй бол үнэхээр бас гэр бүл ч юм уу те нэг юм бол харцсан байгаад энэ танд ингээд гэр бүл болоод харцсан юм байна. Амар амжилттай байна. Хамттай байвал бид хоёр маш юм power couple болон те маш хүчтэй хосууд болон маш амжилттай байна. Бид хоёр хоёулаа ингээд амжилттай хүмүүс гээд нэг хүн чинь нэг тийм бодол өгдөг шүү дээ. Ингээд хамтдаа төсөөлөхөөр ингээд бүр хажууд нь ингээд салют бодож идэг те нэг тиймэрхүү харилцаатай байж чадхаар хүн гээд нэг хүнтэй ирээдүйд та харцсан тэр хүнтэйгээ л явмаар байгаад байна. Жаахан зөрүүд байгаад байна 2 дугаар группийнхан маань. Цоо шинэ харилцаа гой хүнтэй эхэлж болох уу болно. Гэхдээ та энэ харилцааныхаа эцсийг үзээд энэ харилцаа бас танд нэг юм бүрэн дүүрэн closure өгөөг байгаа байхгүй юу? Бүрэн дүүрэн танд нэг юм ойлголт өгөөл за энэ угаасаа худлаа минь болчих гэдэг тийм сэтэл өгөөгүй. Энэ бол одоо л та энийг ирээдүйг хардаг бас хിവэрэ байгаад энэ нөгөө хүн чинь тэгээ танд бас жаахан новшроод онцгой зан гаргаад халуун дулаан биш хүүтэн зан гаргаад таны энэ одоо ингээ харцсан ирээдүй нураад унах ёстой байтал тэгж өгөхгүй байгаа. Та бас энэ нэг харилцаанаас огт гарахгүй, явж чадахгүй. Үгүй яг эцсийг үзмээр байна гэд та бас өөрөө юмны эцсийг үзжиж тавьдаг, хандаг, тавьж явуулдаг зам танд бол байгаа хгүй юу. Тийм болохоор үгүй би яг эцсийг үзмээр байна. Би яагаад ингэ эцсийг үзэж болохгүй юм бэ? Тэ шинэ харилцаа хамаагүй гэд ингээд жоохон зөрүүдлээд байна. Уул нь харилцааны динамик бол гоё явж болох л байхад бүр тийг гарч ирэхгүй байгаад байна. Угаасаа харилцаанд орохгүй байгаа болохоор харилцааны динамик гарч ирэхгүй байгаа хэл та. Та болохоор нөгөө хүнтэйгээ байж болох нэг юм харцсан юм байгаад тэрийг ингээд гүйцэлдүүлэхийн тулд энд бүр ингээд янз бүрийн ингээд ирээдүгийн янз бүрийн ирээдүйдээр юм суурилсан бодлоод гэх юм уу сценарио бодоод байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүнтэйгээ л явмаар байна. Бас яг явахыг хүссэн хүнтэйгээ явмаар байгаа. Хайртай хүнтэйгээ явмаар байгаа. Цаашдаа ирээдүйд. Тэрнээс хин нэг нь танд амар giving байлаа гэд те хин нэг нь таныг халамжлаа гэд наашаа гэсэн болгонлоо би нэг яваад баймааргүй байна. Хайртай хүнтэйгээ л явмаар байна. Би яг хүсэж байгаа хүнтэйгээ л цаашаа явмаар байна. Би энэ хүнтэй л ирээдүй хараад амжилттай байх юм шиг санагдаад байна. Энэ хүнд потенциал байгаа. Би энэ хүнтэйгээ явж үзмээр байна гэсэн ийм бодлыг тээгээд байна. Тийм болохоор ямар потенциалтай хүн гарч ирэх нь хамаагүй та угаасаа сэтгэлээ өгөхгүй, өөрийгөө зориулахгүй, өөрийгөө хаацсан. Угаасаа хүлээх нэг юм хүнийг бас жаахан хүлээж байгаа энерги юм байна л та. Өөрийнхөө юмыг хийгээд, өөрийнхөө ингээд сонголтуудыг дэнслээд, ингээд юмаа хийгээд явж байгаа ч гэсэн хайр дурлал дээр бол шинэ хүн орж ирэх танд ямар ч зай завсар байхгүй л байгаа юм байна. Ямар ч зай завсар байхгүй хэдий шаналаад хэцүү байгаа ч гэсэн нэг юмны юм outcome хүлээгээд байна. Нэг юмны үр дүнг гэсэн үг. Нэг ингээд та өөрөө инвест хийсэн те өөрөө ингээ хөрөнгө оруулалтынхаа одоо ашигыг харах гэж юм гэх юм уу. Үр дүнг нь ингээ хүлээгээд тэр бол амжилттай болчих байхаа. Би тэрэндээ л хөрөнгө оруулалт хиймээр байна. Өөр шинэ юмыг ингэж туршиж үзмээргүй байгаа даа. Тийм би эндээс аюулгүй мэдрэмж авч байна гэдэг. Ийм мессежийг бол хүргэж байна. За одоогоос нэгэнд ингэж гарч ирээд байгаа юмыг яах вэ хэдүүлээ. 3 дахь асуулт нь бол харилцаанд гарч болох асуудлууд юу байна вэ гэж үзэхэр байсан боловч ингэж гарч ирж байхад би одоо харилцааны асуудал үзээд байх бол утгагүй байх. Харин эсвэргээрээ та энэ одоо нэг юм ирээдүй харцсан ч юм уу нэг өөр байгаад байгаа шүү дээ. Нэг өөр амар гоё юм төсөөлсөн. За энэ зарим хүмүүсийн хувьд гэх юм бол бүр ингээд амар гоё хүн ингээд хитрхээ гоё юм төсөөлчтэй шүү дээ. Би өстэй яг ийм хүнтэй суугаад ингэж амьдраад гэд тэрнээсээ болоод хит тэр дотроо ороод тэр нь буруу гэж ам биш шүү манайха. Гэхдээ тэрэндээ хитрхээ ороод бодит амьдрал дээр амьдрахгүй энэ нөгөө нэг юм хийс ертөнцтэй жоохон амьдрах гад байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ
энэ одоо бодоод байгаа ирээдүйн ер нь биелэхээр байна уу ингэж хит одоо бас төсөөлөлтөд автах нь зөв байна уу буруу байгаа юм гэдгийг харъя. За ямар нэгэн хүнийг хүлээж аваад тэрийг хүлээх нь зөв үү те. За 2-р бүлгийн Swan сонгосон хүмүүс маань ер нь энэ төсөөлөд байгаа ирээдүгээ олж авч чадхаар байна. Энэ төсөөлөд байгаа ирээдүйн илээр байна. Хоёрдугаар бүлгийнхэн маань ер нь энийг бодоод төсөөлөөд байгаа те энэ ирээдүг авч чадах юм уу? Инх нь ер нь зөв юм уу гэд асуусан чинь зөв буруу гэсэн юм яг уу нэг гарч ирэхгүй байна. Яагаад ингэж амар төсөөлөд байгаа ч юм бол төсөөлөлтэй нэг юм юмд ингээ баригдаад тэрийг ингээд амар хамгаалаад байгаа вэ гэд тэгэхээр энэ бол яг сэтгэл зүйтэй холбоотой юм байна л да. Psychology тал руугаа ямар учиртай вэ гэд тэгэхээр энэ одоо сценарио юу байдیں۔ Танд ингээл одоо нөгөө ирээдүйн би одоо нэг хүнийг ингээд сонгоод авсан те би энэ хүнтэй ингээд цааштай байна гэж бодсон төсөөлсөн ирээдүй эсвэл бол одоо огт хүн сонгоогүй ч гэсэн нэг ингээд амар гоё би одоо ингээд намайг бялууга ингээд шитгэхэд яг хөө тийм хүмүүс амар их тэрийг яриад байдаг болохоор жишээгээр авч байгаа шүү. Заавал тийм солиотой байх албагүй. Бялуу идмээр нэг хитгүүгээд аваад ирдэг. Одоо идмээрг очлоо гэж шитгэхэд ойлгодог хүн хэрэгтэй энэ төр гэлээд штэ. Тэрэн шиг ингээл та юм бодоол яг тийм таны ингээд тавьсан шаардлагат нийцгүй хүн гарч ирэхгүйгүй би ийм хүнтэй бол ирээдүгөө харахгүй байгаа. Би ийм хүнтэй бол баймааргүй байна гэдэг нэг хүн чинь нэг ингээд яваад идэг та. Тэр нь яагаад ингэж ажиллаад тэр амар ирээдүй ингээд төсөөлсөн нэг хүн амар ингэсэн байгаад байгаа вэ? Ингээд romanticize хийгээд хит ингээд толгойдоо нэг юм мөрөөдлийн хүн бүтээчээд тэр хүндээ илүү хайртай байгаа байхгүй бодит ертөнцийн хүмүүсийг биш тэр хүнийг илүү хайрладаг ч юм уу. Та нэг бодит хүн бодсон байлаа гэхэд тэрийгэ байгаагаас нь илүү өөрөөр ингээд толгой дотроо жоохон төсөөлөөд энэ хүн бол ингээд төгстэй надаа яг тохирно би энэ хүнийг хүлээн энэ хүнтэй цаашдаа хамт байна гэж бодсон байгаа бол яагаад таны тарих толгой бас ингэж ажиллаад байна вэ тэгэхээр таны бас жоохон тэнцвэрийг олох гэж балансыг чинь тэнцвэржүүлэх гэж та ингээд айгүй шархалцсан юмд итгэл алдарсан байсан байна л да. Одоо хуучин харилцаанаас ч гэдэм үү гэр бүлийн амьдралаас ч гэж магадгүй нэг юм итгэлгүй болцсон байдаг штэ хүн ингээд жоохон сөхөрхгөөд итгэлээ алдах гад амар юм шархалцсан байх үед чинь таныг ингээд тэнцвэржүүлэх гээд нэг юм ингээд бодсон. Та өөрөөгөө ингээд сэтгэл зүгээ 50 байлгах гэж энэ бүхэн яг болсон байгаа хгүй тарих толгой дотор ч таныг тайвшруулах гад тэнцвэржүүлэх гээд нэг юм онцгүй муухай мэдрэмжээс чинь гаргаж авах гад хэрвээ ингээгүй байсан бол та ингээд юмыг хардаг онцгч амар хит сөрөг болоо хит муухай болоод ингэх байсан бол таныг тарих толгойг ч бас ингээд амраах гад арай тарих өөрийгөө ингээд угаасаа амар байлгахаар тухтай байлгахаар ажилтдаг гэж аахгүй. Яг ийм байдлаар ажиллаад тэгээд бас ийм юм төсөөлөд бодоод тэрийг ингээд хадгалаад одоо ингээд тэрнээсээ болоод бас ингээд яг юм reality гэдэг штеп бодит ертөнцид гарах гэхээр жаахан тийм айцтай яг үнийг хэлэхэд төсөөлсөн шиг юмс төсөөлсөн шиг ч юм байхгүй бол яах вэ гэдэг юм уу иймэрхүү юм бодоод байгаа. Гэхдээ хүзэр болохоор ингээд шаардлагагүй та бол аль хэзээ ингээд тайвшаад хүн чинь нэг юм баланстай гоё болчихдээ штэ. Тийм болсон. Тийм болохоор заавал ингээд нэг юм дуйгдаал нэг юм юмыг төсөөлөд бодсон тэрэндээ ингээд баригдаа за би энэ хүнтэй ирээд орсон би энтэйгээ л цаашаа явна гэд байхгүйгээр сонголтуудаа өөр хэн байна өөр хэн таны гэж хэн танилуу гэж та яг юу хүсдэг вэ? Таны хүсэж байгаа хүн чинь одоо таны бодож байгаа хүн мөн үү? Эсвэл бол таны тэр толгойдоо ургуулсан хүн чинь бодит амьдрал дээр энэ хүн мөн үү гэд тэ ингээд цаашаа
харилцаанд орох хэрэг бол байна. Цаашаа ингээд ер нь сонголтуудаа юмыг таньж мэдэх. Эний чинь таньж мэдгэл гэж хэлнэ шүү дээ. Таньж мэдэх, таньж мэдээд хүнтэй уулзч ийж таньж мэднэ гэдэг. Уулзаж уулзраад өөрийгөө ингээд хэд хамгаалаад юмнаас цухтаад байхгүйгээр одоо энээр ингээд сарсан багааханы юмнаас ингээд амар олон юмнаас айгаад ингээд дэшээ нисээ явж байгаа. Гэтэл энэ бүхэн таны ингээд харж байгаа шиг ийм амар биш, яг үндэ гоё юм хөөсөн бөмбөлгнүүд байж болно те. Тийм учраас тийм болохоор гараарай, хүнтэй уулзаарай, өөрийгөө нээгээрээ, сэтгэлээ нээх үед чинь юмс нэг тийм танд амар хэцүү санагдахгүй. Тийм муухай ч юм ухтахгүй. Энэ бол гэхдээ таны даалт ухамсар ажилласан байгаа хгүй. Та өөрөө ч нэг сайн энийг сонсч би одоо тийсэн юм бах та ямар сони ингэж бодож иж магадгүй. Гэхдээ даалт ухамсар бол ингэж ажилласан гэж байна. Харин та бол аль хэзээ одоо ингэ нөө хийл хийн гэж байдаг штэ. Эдгэрсэн байгаа учраас өөрийгөө нээхэд бол болно. Өөрийгөө нээгээд хүнтэй уулзаад ингэ явахаар та ингэ шархлаад одоо бодит байдал таныг одоо ингэж алгадаж авнагааж орж ирэл ингэж байхгүй. Сэтгэлээ нэгээ явахад бол зүгээр тэгээд шинэ хүн, шинэ сонголт энэ дээр бодит ертөнцийн дээр хөрсөн дээр буугаад хүмүүстэй харилцаарай гэж бол хэлж дээ. Тэгээд таны одоо ингэж төсөөлсөн юм чи огт биелэхгүй гэж байгаа юм шиг биелнэ. Гэхдээ биелүүлэхийн тулд та яг ингэж нэг газар дээр буугаад, газар дээр зогсоод хүмүүстэй ингэж connection үүсгээд ийм итгэлтэйгээр те одоо би энэ хүнтэй ингэ харилцаа эхлүүлвэл гоё байна гэсэн юм итгэл дүүрэн ер нь байхыг бол хүзэр сануулж юм. Ирч хүчтэйгээр те хичээл сэтгэл гаргаад сэтгэлээ нээгээд ингээд явахгүй л болвол та өөрийгөө одоо ингээд энэ бол өөрийгөө хамгаалах горимд шилжиж ийн гэсэн үг л те тарих сэтгэл хүний бие өөрөө ингэж угаас аюу маш ухаалаг ажилдаг гэж байгаа байхгүй юу. Гэхдээ та одоо энээсээ гарах үе чинь бол ирсэн байна, гарч болно. Зүгээр таныг бол маш гоё ингээд нийгэмч байд юм уу энэ болцооны дейтинг пул гэж ярьдаг штеп. Тэр бол айгүй гоё ухтаж авж ийн. Тэгэхээр бол айх зүйл байхгүй гэж зөвлөе. Тэгэхээр шинэ хүн орж ирсэн ч гэсэн тий. За энэ хүн яг яах гээд байна. За ямар ч байсан ингээд бүр огт өөрийгөө хаахаасаа өмнө ямар ч байсан би болцоод үзье, уулзаад үзье, гоё харилцъя, гоё бай гэд ингээд өөртөө нээлттэй юмд хандаарай гэж хүсье. За ингээд миний бол YouTube-ийн уншлага бол энэ хүрээд бол дуусчихэ. Тэгээд энэ хүртэл уншлагын маань сонсон та бүхэндээ баярлалаа. Clinic Energy Mongolia бид хоёрын хамтрал таалагдсан болол комент бичээд сэтгэлээ үлдээгээрээ юунд таарсан, юунд таараагүй тийм. Тэгээд лайк, subscribe хийхээ мартаоцаа. За тэгээд дараагийн уншлага хүртлээ түр баяртай. За 3 дугаар группийнхан маань уншлагатай тавтай морил 3 дугаар группийнхан маань Clinic Energy Mongolia-гийн бичлэгэн дээр энэ байт гэсэн хүзрийг сонгоод эхний хэсгээ сонсчоод орж ирсэн байх. За 2 дугаар хэсэг нь бол энд явж байгаа. Хэрвээ шууд миний энэ бичлэг рүү ороод ирсэн бол та бүхэн маань Clinic Energy Mongolia гэдэг YouTube channel хуудсан дээр шинэ хайр дурлал гэсэн сэдвтээ collaboration буюу хамтралж хийж байгаа бичлэгний эхний хэсгийг нь үзээд тэгээ 2 дахь хэсэг нь бол Stereotype дээр хийгдэж байгаа. Тэгэхээр эхний бичлэг бол одоогийн таны энергийн шалгалтыг хийснийхаа дараа ямар шинэ хайр дурлалтай хизээ, ямар хүнтэй уулзахаар байна гэдгийг нь үзээд тэгээд энэ хүнтэй уулзахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг нь бол үзсэн байгаа. Тэр бичлэгний араас Stereotype дээр орж байгаа энэ бичлэг нь болохоор учирсан хүнтэйгээ харилцаа эхлэх үү, харилцаа юу нь ямар динамиктэй явахаар байна вэ? Тэгээд харилцаанд гарч болох асуудлууд юу байна вэ гэсэн ийм сэдвүүдээр уншаад YouTube бичлэг маань бол дуусж байгаа. За тэгэхээр шууд хийдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. Тодорхой бүлэгт маань очирсан үеийн харилцаа эхлэхээр байна уу?
группийнхан маань бол одоо нөгөө ихний бичлэгэн дээр учирсан хүнтэйгээ харилцаа эхлүүлэх бас боломжтой байна шүү. Би бүр ингээд нөгөө 2 дугаар группийг үзсэн чи 2 дугаар группийнхэн шинэ хүн ингээд гарч ирсэн ч гэсэн би бол тэр хүнтэйгээ явахгүй. Би бол хүсэж байгаа хүнтэйгээ л явна гэд тийж гарч ирсэн баггүй. Тэг ямар ч харилцаа үүсэж байгаа тийм юм гарч ирээгүй. Тэг би нэг 3-ыг үзэхээсээ жаахан нэг юм имээдсэн асуудал бол байгаадсэн. За хэдий ингээд шинэ хүн гараад ирдэг хүлээж авахгүй тэг огт хүлээж авахгүй хэлэхгүй байх үедээ харилцаа гэсэн жаахан айдас бол байгаадсэн. Тэгсэн чинь 3 дугаар группийнхан маань гэхдээ шинэ юм руу ороход бас бэлэн байна. Яг сэтгэл зүйн хувьд амар бэлэн гэж би бас хэлэхгүй л дээ. Гэхдээ logically бодоод нэлээд logical хүн байгаа байхгүй юу? Logically бодоод нэг хүн гарч ирээд сэтгэлээ зориулаад тус нэмэр болоод ингээд нэг юм таныг гээд танилуу ингээд идэвхтэй хөдөлгөөн хийгээд үйлдэл хийгээд чат энтер бичээд тийм тань ингээд амар стрессцэн байхад чинь амар хөрхөн юм жаргалтай болгоод холбоо барьж орж ирээд яадаг ч юмтэй ингээд нэг юм унтаа байгаад байдгүй шүү дээ. Тэг нөгөө хүн нэг юм унтаа биш арай нэг юм идэвхтэй хөдөлгөөнтэй холбоо барайл. Ер нь бол жоохон тийм сошиал холбоо бол харагдаж байна. Тэгээд ярилцаад нэг жоохон хэцүү байна. Тэгээ ийм асуудал тулгараад байна. Амар стресст чинь би нэтэрэ гэх юм бол танд ингээд хурж ирж туслаад яг ингээд үгээрээ туслаад за зүгээрээ чи зүгээр болно гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм юм сонсох туртай ч хүн гэж байдаг. А тэгхгүйгээр яг ингээд биетээр туслаад ингэсээр агаад харилцаа бол эхлүүлээд шинэ харилцаанд бол орж ийнэ 3 дугаар группийнхан байна. Энэ учирсан хүнтэйгээ бол харилцаанд орохоор шүү. Яа тэгэхээр энэ хүн болохоор айгүй тодорхой юм байна л да. Нэг тэгэж юм амар тоглоод идэггүй. Тодорхой хэлээ явцдаг, юу гэсэд байгаа, ямар байгаа. Эсвэл өөрөөс чинь ч гэсэн танаас шууд за чи яг юу гэсэд байгаа юм бэ? Яг ямар байна? Тэргээ хэлчих тэгвэл би ингээ хийя гэсэн ийм энергитэй. Тийм байгаа тахаар танд ч гэсэн бас таалагдаад та ингээ хэдий өмнөх харилцаанаасаа ингээд нэг шарах аваад те гуниглаад нэг хүн чинь нэг юм салалтын дараа хүний араас тэр чинь яан гэдэг үлээ нөгөө нэг насарсан хүний араас нэг ингээд хүн mourn him гэж байдаг штэ тийм. За би сабтайтлаар орчуулгыг оруулах болно. Тэгээд ахаар яг тийм мэдрэмжтэй байдаг гэж аахгүй салсны дараа гэтэл та тэр мэдрэмжээ ингээд нэг юм алдсан юм шиг нэг юм жаахан гунигтай гашуун ийм мэдрэмжтэй байгаад исэн бол тэр мэдрэмжүүд ингээд багаар энэ хүнтэй харилцаа ингээд эхлүүлээд ирэхээр багаар ингээд алга болоод байна. Багаар та ингээд нэг идэгрээд арай илүү ингээд юмны гоё зүйл дээр төвлөрөөд сайхан мэдээ, сайхан талтай юм төсөөлөөд тэг ингээд нэг юм бүр visionary гэсэн энэ хүзэр надад айгүй нүдэн тусаад байна л та. Ер нь боломжтой юм штэ. Би ингээ өөр харилцаанд ороод гой зүйл харж болох юм байна. Заавал тэр хүнтэйгээ байх албагүй байна ч гэдэг юм уу. Нэг ийм бодол төрөөд танд бол энэ хүнтэйгээ бол харилцаа эхлүүлж байгаа харагдаж байна. Гол нь тэгэхэд та өөрөө нэг тийм амар хаалттай байгаа л өөрөөс таг хаачил хэнийг ч оруулахгүй байгаа юм бас алга. Одоо муухай ч гэсэн 2 дугаар группийнхэнтэйгээ харьцуулаад ярьчих. Гэхдээ 2 дугаар группыг бодоход бол арай нэг юм нээлттэй сэтгэл чинь. Гэтэ сэтгэл нээлттэй гэхээс илүү тархич нээлттэй байгаа байхгүй юу? Тархиараа сэтгээд байна. Тархиараа бодоод нэг ингээл таныг амар шахлуулаад танд амар токсик байгаал амар новшин байхад би зүрх сэтгэлээ дагнаа гэд байдаг хүн бас биш. Тархиа дагчаад идэг. За болохгүй бол болохгүй юм байлгүй дээ. Болох бол алерт болцсон байлгүй дээ гэх нөгөө нэг дуучин инэрлийн хилээд байдаг шиг нэг тийм юм бодоод за болохооргүй бол болох нэгэнтэй нь бас үзээд алдъя да гэсэн нэг ийм logical бодол бол явж байна. Гэхдээ тэрэн дээр нэмээд нөгөө хүн болохоороо танилуу ингээд нэг шууд за ямар байна. За яг юу их үү? Юу хүсэж ийн нэтрэгээд танд ингээд таны IEV-г хараад, ай талыг чи хараад, танд тохируулаад таныг ингээд жаргалтай байлгах үүднээс нөгөө хүн бол бас хандаад байгаа байхгүй юу? Тэгээд ирэхээр
Тэ нэг танаас нэг юм айж ширэгнээл өөртөө итгэлгүй болоод нэг хүнийг тэгээд байдгийг штэ харилцаанд орохдоо нэг юм итгэлгүй ороод өөртөө итгэлгүй байгаа нь мэдэгдээд идэг. Тихгүйгээр айгүй өөртөө итгэлтэй. Юус ингэ танаас айж майсан ингэсэн ширгсэн юм байхгүй тийм. Хүмүүс бас танаас нэг жаахан айгаад имээгээд идэм байнал да нөгөө айхгүй ч гэсэн айгүй гэдэг шиг нэг хамаагүй юм хэлж чадахгүй тийм. Хамаагүй шууд уулзын учрыг болцоонд аваа явчи. Өстө чи надад таалагдж маалагдж ингээл нэг тийм зөрөгтэй үйлдэл хийгээд ээж чаддгүй харагдаад байна л да. Энэ хүн болохоор эсэргээрээ амар зөрөгтэй. Шууд ингээл явж орж ирээл бас нэг жоохон ер нь агаар гал урдууд бас харагдаад байна. Нэг юм жоохон дулаахан энергитэй хэрнээ түс тас ойлгомжтой. Ийм байдлаар тань руу хандаад ирэхээр та бас хүүшийн эн чинь бас хүрхэн сонирхолтой юм уу? Гоё байна. Надад бол таалагдж байна те. Хамт байгаад ингээд нэг юм амжилттай байх юм шиг харилцаан дээр амжилттай байна гэдг нь тоор ингээд нийлээд бас айгүй гоё юм. Нэг нь үлдээл, нэг нь хоцрол, нэг нь эморол, эсвэл нэг нь амар амжилттай ингээ урагшлаад байдаг шүү дээ. Тэгэхгүй тоор ингээ хамтдаа бас гоё байж чадах юм шиг танд санагдах болно гэж байна. Тийм ч учраас бас хүүхэн харилцаа эхлүүлээ та энэ хүн дээр нэг жоохон фокуслаад татагдаад харилцаатай болж гинэ. Харилцаа бол эхлүүлж байгаа харагдаж байна. Багаар гэхдээ нэг шууд амар эхлээл нэг ингээл маш хурдан асаад дуусчихгүй багаар ингээд өрнөөд нэг юм slow burn гэж байдаг шүү дээ. Ингээ багаар ассаар байгаад ингээд эцэст нь ингээ гал асаад гой болдог. Яг тийм байдлаар энэ хүнтэй бол харилцаа бас эхлүүлэхээр байна. Тийх бол потенциал бол бэ шүү. За одоо тэгвэл хэдүүлээ харилцаа ер нь ямархуу динамиктэй явахаар энэ хүнтэй харилцаа эхлүүлвэл юу нь ямархуу харилцааны динамиктэй гэдгийг үзье. Ой, яаж ийна? Юу болоод байна хөөе? За 3 дугаар группийнхан маань ч ойрын хугацаанд их манаргахан дэм. Нэг ойрын 4-7 хоногтоо 5-7 хоногтоо 8 сар дуусаад 9 сараас эхлүүлээд ер нь бас амьдралд нь ингээд нэг жоохон хөдөлгөөн орох гээд байна. Хүний хөдөлгөөн гэх юм одоо юу гэх юм? Энийг чи одоо юу гэж хэлэх юм? Ямар хөдөлгөөнд орно гэх юм бэ? За юу яриад байна вэ гэхээр ер нь харилцаа нь ямархуу динамиктэй буюу динамик гэдэг чи одоо ингээд ямархуутай үйлцэлтэй явахаар байна вэ гэж үзээд байгаа шүү дээ. Гэсэн чинь яг нэг дээр амар хичээл зүтгэл гаргаал аюу гой шин юм эхлээл явж ин л да нөгөө хүн нөгөө л нэг те айдас хүзсгүй танаас ингэж айж имгсэн юм байхгүй гой харилцаал тань зүтгэл гаргаал аюу гой явж гинэ. Явж байсан чинь энд юу болоод байгаа вэ гэхлээр өнгөрсөн амьдралаас хүн гарч ирэх гээд байна. Энэ яг нэг 10 сард болох Mercury retrograde-ийн үеэр байж магадгүй. Scorpio season буюу хилэнцээ ордонд будын буцах хөдөлгөөн бол болохоор байгаад байгаа. Одоо ирэх намар. Би бол тэрнээс их айж байгаа. За тэр ч яах вэ? Тэгсэн чинь яг тэр үеэр юм уу да. Ер нь нэг өнгөрсөн амьдралаас хүн гарч ирээд та ингээд тэр харилцаанаас өөрийгөө ингээд нилээн бас жаахан татаад авчихсан. Тэгээ энэ 8 сар дуусахад өөрийгөө бас нилээн татаад авахаар байгаа байхгүй. Татаж аваад за ерөөсөө болидоо шинэ хүнтэй юм эхлүүлэе гэсэн
нөгөө одоо өмнөх асуултан дээр үзсэн чинь бас хөөрхөн харилцаа эхлүүлэх гээд сонирхоод ингээ яваадсэн шүү дээ. Ингээд яг яваад дүнгэж эхлүүлээд харилцаан дээрээ жоох ингээд юм хичээл зүтгэл гаргаад болох чи бүтээчи гэсэн ийм сэтэлтэй явж исэн чинь өнгөрсөн амьдралын хүн гарч ирж таныг амар эргэлзүүлэх гээд байна. Энэ хүн гараад ирэх үед та энэ шинээр харилцаанд орсон хүн дээр бас жаахан эргэлзэж эхэлнэ. Яах вэ? Би алийг сонгох уу? Хуучин хүнтэйгээ нийлэх үү? Эсвэл болвол цоо шинээр ингээд эхлээд шинэ хуудаснаас эхэлэх үү? Ер нь ингээ мэддэг юмтайгаа мэддэг те токсик, мэддэг намааг ингээ гомдоодог, онцгүй ханддаг. Гэхдээ ингээд амар их татдаг те та ингээ өөрөө мэдлгүй амар татагддаг хэрнээ жахан тийм токсик те тийм харилцаагаа би сонгоо буцаад эргээд нийлэх юм уу? Эсвэл бол одоо ингээ дүнгэж шинээр эхлүүлээд ингээд 0-оос нь эхлүүлж байгаа элдвтэй сэв зураас байхгүй сэтгэлийн сэв өдр үүсээгүй байгаа юм хичээж байгаа харилцаан дээр илүү цаашаа ингээ хичээгээд явах юм уу гэдэг дээр танд бол угаасаа сонголт гарч ирнэ гэдгийг чинь энэ сонголтоос алийг сонгох уу яах уу гэд та бас энэ дээр ингээ эргэлзээд харилцаа ингээд одоо нөгөө нэг шинэ харилцаа чинь жоохон доголдол үүсэт эхэлж байгаа байхгүй дундаа ингээд түр амар завсарлага авж байгаа гэдэгт харагдахгүй наа. Нөгөө хүн бас яг энэ талаар их мэдэж чадахгүй таал ингээд энд ингээд тарих толгоо гашлахаад за яа би одоо яах уу ямар шийдвэр гаргах уу гэд та уулын нэг ингээд шийдвэр гаргах дээр зовоод идэх хүн шиг харагдахгүй байгаа байхгүй айгүй логикл юу гэж байгаагаа үргэлж мэдж идэх ч юм уу гэтэл энэ удаад эргэлцэхээр байна. Эргэлзээд би одоо яг яах уу гэд шийдвэр гаргаж чадахгүй нэг хэсэг бол ингэж жоохон дүлгнээд хоёр талд ингэж харьцдаг ч юм уу тийм. Одоо шинэ хүнээ байлгаж байгаа хэрнээ хуучин хүн гараад ирэхээр нөгөө төгтөг ингэ харилцаатай байх гад ч юм уу. Нэг ийм байдлаар бас авч яваад байна. Тэгээ уул нь шинэ харилцаа танд бол ингэ шинэлэг гой санагдана. За би энэ хүнтэй бол бас ингэ гоё байна. Үгүй ядчил ингээ халуун дуулаа. Тэг ингээ нэг юм сэтгэл зүй ороогүй болохоор ингээд харьцахад амар тэ нэг 100-аад ах юм байхгүй ч үт юм уу. Гэвчиг нөгөө талаас харах юм бол нэг хэсэг ингээд таг чимээгүй яасан мэдэгдэхгүй танд ингээд тодорхой хариу өгөөгүй нэг юм сонин за ghost хийцэн гэх нь хайшин. Гэхдээ танд ингээд чи нэг тодорхой юм хэлчихээ чи хойл яг дуусаад байгаа мó болоод байгаа мó эсвэл бол одоо эргээ нийлэх юм уу чи яг ямар бодолтой байгаа дуусгаж байгаа бол хэлчихвэл би ингээд цаашаа явах гээд байна ч гэдэг юм уу. Иймэрхүү байгаад ахад ерөөсөө танд нэг юм тодорхой хариулт өгж clarity өгөөгүй ийм хүн байгаад байгаа учраас энэ хүнтэйгээ бас нэг юм дуусгад юм уу эхэлт юм уу яа гэдэг тий нэг тодорхой юм сонсоод мэдээд авчмаар санагдаад байна. Тийм болохоор нөгөө хүн лүгээ бас нэг ингээд эргэж харж үзээд тэгсэн хэрнээ шинэ хүн бас сонирхолтой байгаад ингээд нэг юм харилцааны динамик гэсэн чинь таны ингээд айгүй юм төөрөлдөж байгаа байдлаас их харуулж ийн энэ дээр тиймээ тий нөгөө хүн бол одоо ингээд нэлээд юм халуун дулаан хөөхөн ороод ирж идэг. Тэнгүүд өнгөрсөн амьдралаас нэг X ч юм уу эсвэл таны харьцдаг байсан хайртай байсан хүн буцаж гарч ирээд танигтэй ингээ гомдоо шахлуулад байсан хүн буцаж гарч ирээд таныг ус өөртөө ингээ татаад байгаа байхгүй юу. Энэ бүр яг devil хүзэр гарч ирж ийн л та. Temptation буюу өрхтөх гэсэн утгатай. Юу нэг ингээ таныг ингээ өрхтаад тантай холбоо бариад холбоо тогтоож орж ирээд тэнгүүд та нэг болохоор нэг юм хуучнытэй нэг юм гой дотн мэдрэмж өгдөө штэ. Тэр мэдрэмжийг аваад шинэ харилцаагаа бас жаахан салгардуулаад гэдэг үлээ. Тэгэнгүүтээ нөгөө нэг хуучин хүнтэйгээ бас жаахан зууралдж байгаа бол харагдаж байна. За тэгэхээр ер нь баг 3 дахь асуулт бол харилцаанд гарч байгаа асуудлууд юу байна вэ гэж гарч болох асуудлууд юу байна вэ гэж үзэхээс нь ямар ч байсан үздэсгээ хийдүүлээ. Гэтэ ер нь бол бас нэг ийм асуудал бол гарахаар байна шүү. Ер нь яг ингээл дүнгэж таньж мэдээл нэг нэгнтэйгээ гой болоо явж исэн чинь нэг хүн гарч ирээд өнгөрсөн амьдралаас нэг хүн гарч ирээд самарчих гад байна тий. Энэ бол нэг яг оны өмнөхөн 10 сарын сүүл 11 сарын ихээр ер нь бол болох процесс байна гэж юу нь харагдаж байна.
Оо яах. The Taurig. Ингээд гисэн чинь нэг жоохон шийдэж чадахгүйгээсээ болоод угаасаа харилцааг бол жоохон гацаачлаа юм байна л да. Яг дуусчихгүй те. За дуусах юм байна хойлоо бүтэхгүй юм байна гэж хэлчихгүй. Гэхдээ бас би чамтай цаашаа явах юм байна. Би шийдвэрээ гаргачлаа гэж хэлэхгүй ингээд нэг юм жоохон яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Та бол жоохон ингээд нэг юм хугацаа харилцаан дээр авах гэхлээр нөгөө талаас за чи тодорхой юм хэлээ. Яг яамаар байгаа. Тэрий чин сонсъё, тэрий чин даагъя гэд нэг юм жоохон таныг шавдуулах гад байна. Нөгөө хүн чинь бол энэ харилцаанд шинээр гарч ирж байгаа хүн чинь бол нэлээд тийм хурдан энергитэй. Хурдан энергитэй тодорхой юм дуртай. Өөрөө хүнд угаасаа тодорхой хариулт өгчдөг, тодорхой юм ярьцдаг. Нэлээд тийм логикл хүн байгаа даа байхгүй юу? Бас агаарын ордууд ерөнхийдөө бол нэлээд харагдаад байна. Түрнээс хойш жинлүүр ихэр хумхын ордныхан. Танаас болохоор ингээд за альвэ ямар нэг юм хэлчих болохоор бол болъё, болохгүй бол болохгүй айч гэдэг юм уу те нэг жоохон ингээд тулгаад шаардлага тавих гэх юм уу юу гэх юм. Ингээд ирэхээр нөгөө хүн болохоро ингээд ирэхээр та болохоро яхаа мэдгүй жоохон ингээд нэг юм хариу өгч чадахгүй байдалтай бол байгаа дээ. Тэгээ таны бол нэлээд жоохон шавдуулна. За ингээд хурдан хариугаа за яг ингээд надтай суух юм суухгүй мөч гэдэг байгаа юм байхгүй л те. Гэхдээ чи яг ямар байгаа юм бэ? Яг юу хүсэж чинь? Чи дотроо яг юу хүсэж чинь? Ингээд нүуний ноутбук гэдэг киноны нэг хэсэг байдаг шүү дээ. What do you want? What do you want гэдгсэн чинь нөгөө эмхтэй. It's not that simple гэх. Чи юу хүсэж байгаа юм бэ гэсэн. Энэ тийм ингийн бишээ гэд. Яг тэрэн шиг энерги жоохон гарч ирээд байна. Тэгээ та болохоор хэдийн ингээд emotional хүн биш юм logical хүн байна гэж юу нэг ингээд үзээд байгаа шүү дээ би чинь. Clinic Energy Mongolia бас тэгээд үзээд байгаа. Тэгэнгүүт энэ удаад бол айгүй юм emotional болж ин л доо энэ дээр шийдвэр гаргалтанд бол яалтчгүй emotion оролцож ин тийм та logic шийдвэр гаргая гэд хүссэн ч гэсэн бас яг тэгж чадахгүй. За яах уу гэд ингээд нэг юм сэтгэлээ би дагах уу би алийг нь дагахыг хүсэж байна вэ гэдэг юм уу. Нэг иймэрхүү юм бодоод хэсэг бас ингээд үйлдэл хийж чадахгүй байж ийснаа. Энэ бол ингээд тойрын дунд угаасаа гарч ирж байгаа асуудал юм байна л да. Нөгөө хүний зүгээс ингээд харах юм бол тойр хамтдаа байвал амар амжилттай байж чадна. Тойр бол үнэхээр ингээд хүчтэй хосууд байж чадна. Ингээд хүн болгон хараад ёо энэ хоёр үнэхээр нэг ч ингээд юм зүрхгүй амар гоё хосууд амар гоё нэгэндээ таардаг. Нэг юм хоёулаа мундаг энэ төр байдаг шүү дээ тийм. Хоёулаа мундаг, хоёулаа ингээд чадаад байгаа нэг юм хоёр хүн тийм байна гэж нөгөө хүн бол бодоод байна. Гэтэл та болохоро сэтгэлээ дагаад нөгөө нэг юм өнгөрсөн амьдралд байсан хүнтэйгээ ингээд ямар нэгэн харилцаа үүсэх үү, тэрнтэйгээ явах уу, эсвэл би энэ хүн дээр ингээд шийдвэртэй хариу хэлэх үү. Ингээд эргэлзээд жоохон тэнгэлзээд эхэлж байна. Гэхдээ харилцаанд гарч болох гэд асуудал гэж үзэж байгаа ч гэсэн та тийм амар удаан бас энэнд эргэлзэхгүй. Нэх удаан эргэлзээл, нэх удаан энэ шинэ хүнээ толгой тархийг эргүүлээл тэгээ нөө хуучин руугаа эргэж буцаад байгаа юм бас байхгүй байгаад байна. Та бас тэгж амар өнгөрсөн лүүгээ буцаад идэг бас хүн биш. Хүмүүс чинь ностальжик хүмүүс байдаг шүү дээ. Тийм өнгөрсөн рүүгээ буцах гад идэг. Тийм юм байхгүй. Та бол бас тэгтээ шинэ хүнээ сонгоод явж гинэ энэ харилцаанд бол. За жоохон ингээд эргэлзэж जैन тэгээ нэг дутуу үлдээсэн юм байна. Авмаар байгаа clarity байна. Гэтэ та тэрийгээ сонсоод окей. За ийм л юм байна. За би энэ хүнтэй бол тэгтээ ирээдүйд харахаа болцсон юм байна гэдгээ та бол өнгөрсөн дөх хүн дээр бол ойлгоно. Би энэ хүнтэй бол ирээдүйд харахгүй байгаа юм байна. Энэ хүрээд бол бид хоёр ингээд юм дуусч байгаа юм байна гэдгийг та нэх удаан шинэ хүнээ одоо ингээд хүлээлгэхгүй нэг ойлгоод тэгээд нөгөө хүндээ
одоо шинэ хүндээ гэсэн үг шүү дээ. Нэг учрах гад байгаа хүндээ бол тодорхой хариултыг бол бас хэлж гин. Айгу ингээ хурдан бас мэдээ очиж байгаа байхгүй юу? Та бас нэг тэгэж амар удаан энэ хүнийг зовоогоод байхгүй. Тэгээд шинэ хүнтэйгээ бол яг юм албан ёсны тодорхой харилцааг эхлүүлээд цаашлаад явж гинэ. Тэг нөгөө хүнч гэсэн таныг нэг их эргэлзүүлээ, тэнгэлзүүлээд зовоогоод ахгүй. Нэлийн тодорхой дайчин, жоохон тийм дайрсан, нэг тийм муухай дайраад байгаа юм байхгүй. Гэхдээ тантай бол нэлийн шудраг ярилцж байна. Нэлийн бас жоохон жинлүүрийн нэрэг бол байна. За одоо ингээд юу гэж юм бэ тэргүүрчин болъё гэсэн нэг юм том болсон хүний нэрэг гэх юм уу. Айгүй юм mature мэдрэмж байна. Ийм мэдрэмжтэйгээр одоо ингээд танилуу бас байгаад ахаар таа ч энэ хүнийг бас сонирхоод юу цаашаа яваад өнгөрсөн дөх амьдралын хүний бол сонгохгүй ингээд явахаар бол байгаа харагдаж байна. Тэгэхээр бол харилцаа эхлүүлээд цаашаа ингээд үргэлжлээд явах нэ 3 дугаар бүлгийнхэн байна. За уншлах нь бол ингээд энэ хүрээд бол дуусж байна. Тэг уншлагын маань энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Бид хоёрын хамтрал бас жаахан сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд уншлага таалагдсан бол таарсан болвол доор комент бичээд сэтгэлээ үлдээгээд лайк, subscribe дарахаа мартаоцай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.